10 хэдхэн цагийн дараа iPhone 17 танилцуулах ивент маань бол эхлэж байна. За тэгээд ивент эхлэхээс ер нь бол одоо өмнөх өдөр нь ч юм уу яг юу гарах вэ гэдгийг таамаг мэдээг нь бүгдийг нь базаад бол хүргэдэг байгаа. За эхнээс хэрээдүүл iPhone 17 Air загварын одоо рендерүүдийг бол харж байна. За тэгээд саяхан бол бас яг одоо Twitter-ээр iPhone 17-гийн Air гэдэг ер нь хувилбар нь нэршил надад батлагдчихж байгаа юм шиг бас юм одоо зураг бол одоо алдагдсан байгаа интернетээр. За тэгээд Pro зурагтай холбоотой гэвэл яг нэг дүр айлгаад одоо адилхны хийцэн хувилбарууд нь бол одоо зөндөө гараад эхэлсэн. Тэгээд хайрцаг савтагаа хүртэл ингээд бол гараад бол эхэлчихсэн. За тэгээд D брэнд дээр хүртэл одоо iPhone 17 Pro загварын ингээд кейсний иймэрхүү байдалтаар гарах нь бол уцаас өмнө гарсан байна. Тэгээд өнгөний сонголтын хувьд болохоор нэг ийм шаргаал дуу маягийн нэг ийм ягаан юм шиг борч юм шиг иймэрхүү өнгө бол яваад байгаа. Тэгээд үнийн хувьд болохоор бас яг сүүлдээ гарсан юм гэхээр 256 ГБ-тай iPhone 17 Pro-гийн хамгийн бага одоо багтаамжтай загвар маань 1000 одоо 909 биш 1049 долларын үнэтэйгээр гарах магадлал бол ингээд бол байна. За мэдээнийхээ 2 дахь хэсэг рүү орцгоё. За энэхүү ивент нь болохоор Улаанбаатарын цагаар одоо шөнийн 1 цагт буюу 9-өөс 10-д одоо шилжих нь бол одоо эхэлж байгаа. За тэгээд YouTube дээр бол одоо шууд дамжуулалт хийдгээрээ. Тэгээд давхар Discord дээр Apple ивентийн дүрсийг давхар бол дамжуулж бол үзүүлнэ. Тэгээд та нар алин дээр нь үзэх нь бол та нарын дуртай ямар ч аль алин дээр нь бол уламжлалсараа жил болгоо ингээд хоёулын дээр нь бол давхар бол хийж байгаа. За тэгээд хэдүүлээ 9 to 5 Mac руу ороод ерөнхий ямар юм танилцуулах магадaltaйг нэгнээс нараа явах юм бол мэдээж хэрэг 17-гийн загварууд бол танилцуулагдана. Хамгийн онцлог нь бол 17 Air буюу одоо нэмхэн загварыг нь бол дурдж байгаа. За тэгээд мэдээж хэрэг 17 Air нь болохоор A19 Pro chip-ийг хүртэл авах гэсэн магадлал бол яригдаад байгаа. За тэгээд зөвхөн яг одоо Pro Max дээр биш энгийн 17 Air дээр хүртэл A9 Pro chip бол орж ирэх магадлал гэж давхар мэдээ бол явж байгаа. Энэ дээр болохоор тэгж бол арга хэлээгүй байна. 11-р Apple Watch series танилцуулагдана. За тэгээд мөн түүнээс гадна Apple Watch Ultra 3, за тэгээд Apple Watch SE 3 гээд хямдхан загвар болон Ultra 3-гийн батарей сайтай нэг extreme одоо аялал зориулсан хүмүүст гарсан загвар ингээд дараа дараагийн танилцуулагдах нэ. За тэгээд AirPods Pro 3 бол маш удаан хугацаанд бол яригдж байгаа. Янз бүрийн тийм шинэ одоо дохооны тийм одоо гарын хөдөлгөөнийг таних нэмэлт функцүүдтэйгээр бол одоо танилцуулгана гэдэг байгаа. Тэгээд давхар гарахтаа хоёр янзын нэг нарийн хямдхан нэг нарийн үнэтэй гэсэн хоёр хувилбар нь гарна гэдгийг бол хэлээд байгаа. За тэгээд бас энэ дээр хэлж байна. Зүрхний цохилтын одоо тийм хэмжих тиймэрхүү зүйл дасгал хийж яхад бас хэмждэг болох юм байна. Яг жинхэнэ яг юм одоо physical товч биш одоо capacitive буюу одоо эргүүлээд нөө жижиггээ өгдөг бас тийм товчтойгоор ингэж солигдох магадлал байгаа юм байна. За тэгээд дараагийн үеийн H3 чиптэйгээр бол одоо гараад тэр нь юуг сайжруулж байгаа нөхөр яг нөө одоо 90 тонны дууг хаах. За тэгээд аудионы чанар сайжрах гэх мэтчлэн зүйлийг бол сайжруулах магадлалтай байна. За тэгээд мэдээж хэрэг энэ намар бол iOS 26 үеийн систем цоо шинээр бол эхэлж байна. Тэгээд яг ивент гарч явахад бол iOS 26 релиз кандидат нэг бол гарна. За тэгээд түүнээс ойролцоогоор 7 хоногийн дараа буюу 9-р сарын одоо 3-р 7 хоногт iOS 26 маань одоо iPadOS 26, watchOS 26, macOS 26, tvOS 26, visionOS 26-тайгаа ингээд зуг гарах нэ. За тэгээ өөр бас гарах магадлалтай. Гэхдээ яг баттай хэлж гэж мэдгүй одоо төхөөрөмжнүүд дундлахаараа AirTag-ийн дараагийн загвар. За тэгээд цоошин одоо Apple TV-ийн дараагийн 4K загвар. За тэгээд HomePod mini 2. За тэгээд шинэ Apple Vision Pro гарах магадлал бол ингээд байгаа байна. M4 болон M5 чиптэйгээр энийг бол би өнөмчлүүд дээр бол дурдсан. Mac Rumors дээр одоо жишээ нь яг шин мэдээллүүд юу гэж орсон мэт хэдүүлээ бол харцгаая. За ингээд milliamp утгуудыг нь бол энэ дээр бол оруулсан байна. Ингийн 17 3692 бол 17-оор яалтчгүй нэмэхгүй учраас бүр 3199 milliamp байгааг бол та нар харж байгаа. За тэгээд 17 Pro 17 Pro Max 4252 5088 ингээд болсноороо яалтчгүй одоо өмнөх 16 Pro болон 16 Pro Max-аас бол илүү бол чүт бол илүү бүдүүн болж байгаа гэдгийг бол дурдах хэрэгтэй. За SIM-ний оролтхөө 17 Air загвар бол хятадд худалдаалагдах боломжгүй гэж бол хэлж байна. Ягаад тэгэхээр хятадд одоо зориулж гардаг iPhone-ууд маань дандаа SIM картны оролттой байдаг учраас 17 Air-ийг бол энэ удаад бол хятадд гарахгүй байх магадлалтай нэгдэг талаас нь бол бичсэн байлээ. За тэгээ саяныхаа би бол одоо дурдсан дахиад гарч байна. 16 Pro Max жишээ нь одоо 825 мм-ийн одоо зузаан байсан бол 17 Pro Max 8725 мм-тэй гарах магадлалтай ингэ болж байна. За тэгээ өөр сүүлийн шинэ нэмэгдсэн юу гэхээр iPhone 17-гийн загварууд дээр энэ lanyard юм осор залгаж болдог юм шинэ одоо аксессуар нэмэгдэх юм магадлал байгаа юм байлээ. Тэгээд энэ зурган дээр гарч байгаа энэ өнгөний хөлбөр нь болохоор шинэ гарах дээр одоо оранж өнгөтэй нэг хослуулаад бас ингэ дагаад гарах юм аксессуар нь
юм байна гэсэн юм таамаг юм дагалдагдсан зураг бол ингээ яваадсан. За тэгээ бүгд л мэдж байгаа 17 Pro-гийн загвар ерөнхийдөө ямар өөр болж ийн гэхээр хойдлоос харахад бол одоо камерных нь одоо энэ катлсын хэсэг маань илүү том болж нааша төхүйж ингэж ерөнхийдөө ингэж гарч ирж байгаа. Тэгээд доотлынх нь хэсэг нь болохоос хоронзынх нь хэсгийг илүү одоо илтгэсэн иймэрхүү дизайнтайгаар бол хойдол нь бол ингэж бол өөрчлөгдөж байгаа. Dynamic Island-ийн үед өмнөхөөс бол одоо илүү бас ингэж чигэрж байгаа. За тэгээд AirPods Pro 3 хол гарах ингээ магадaltaй сая би өмнөх одоо 9 to 5 Mac дээр бол би та нарт бол хэлсэн. За тэгээд Apple Watch 9 Ultra 3 бол гарах нь бол тодорхой гэдэг зүйл одоо ямарч байсан Macromers дээр бол байгаа юм байна. PC Mac сайт руу ороод хэдүүлээ харах юм бол энэ дээр бас нэг хэдэн сонирхолтой зургаар нь ерөнхий агуулсан гоё мэдээнүүд бол явж байгаа. Энийг хэдүүлээ бол хараад явчих. За яг одоо нэг 3D модельээр нь харьцуулаад харах юм бол 17-ийг 17 Pro Max-тай харьцуулахад бүр ийм амар зөрүүтэй харагдаж байна. Ялч 17 Pro Max маш зузаамааг бол харж байгаа. Тэгээ 17-ийг бол хажуу талд нь үнэхээр бол нэмгэн байна. Энэ дээр тоо утга нь хэрвээ байвал iPhone 6 бол 6.9 мм-тэй гарсан бол 17-ийг бол одоо 625 мм болоод iPhone 6-ийн нэмгэнээс илүү нэмгэн ингээд болох магадaltaй юм байна. За тэгээд үргэлжлүүлээ та хэдүүлээ хараа явах юм бол ингийн 17-аас өмнө мэдж байгаа хөдөлთა ганцхан камертай иймэрхүү загвартаар бол гарч байгаа. За тэгээд дэлгэцнийх нь хэмжээг харах юм бол ингийн 17 6.3, 17-ээр болохоор чүд одоо том 6.6. За тэгээд ингийн 17 Pro нь болохоор 6.3-г 17-тоогоо тэнцүү. 17 Pro Max болохоор 6.9-гээ бараг 7 инч рүү ингээд төхөөд жил болгон бол томсоо гарч байгаа. За тэгээд хэдүүлээ ингээ харах юм бол 120 Hz-ийн промошныг бол одоо ингээ дөрвөлэн дээр нь бичсэн магадгүй гарч байгаа. Энгийн загварууд дээр нэмэгдэх магадaltaй. Гэхдээ энэ бараг л худлаа яаж ч магадгүй. Гэхдээ хэрвээ үнэхээр үнэн бол тарах юм бол үнэхээр сайн мэдээ бол болж байна. Тэгээд Always On Display хүртэл 17 дээр байгаа нь их сайн хэрэг. Тэгээд Anti Reflective Display гээд гадаа амар тод орчинд уцаа ашиглаж байхад ингээ нөгөө дэлгэсэн ингээ UKIM-тэй тусгалт ингээ ерөөсөө ойлгохтой харагддаг бол яг тэрний гэсэн сэргийлсэн одоо технологи дэлгэцэн дээр нь зөвхөн Pro-гийн загварууд дээр орж ирнэ гэж бол хэлж байна. Хамгийн сүүлд MacBook Pro-гийн загварууд дээр бас яг иймэрхүү шинэ дэлгэцэн технологи бол нэмэгснийг бол та бүхэн санаж байгаа хаа. За тэгээд чипний хөдөлгөөн харах юм бол энэхүү сайтн дээр болохоор A19 Pro чипийг болохоор 17 Air дээр хүртэл ингээд тусгасан байгаа. Тэгээд ингийн 17 дээр болохоор A19 гэсэн байгаа. Тэгээд RAM-ны хувьд болохоор ингийн 17 8-тай үлдээд нөгөөдөл маань 12 болж байгаа. За тэгээд урт талын камерууд нь бүгд ингээ 24 болж байгаа. Тэнгүүтээ Pro загварууд дээр 3 камер нь гуруулаад 48 бол авч байгаа юм билээ. 17-ыг бас ялч ганцхан камертай учраас тэр ганцхан камер 48-аараа гараад харин ингийн 17 болохоор 148 нөгөө өрөөс нь болохоор 12 тоор ингээд бол гарч байгаа юм байна. За тэгээд Milan батгуудыг хэдүүлэл хэдэн бүр нарийн бол ярьсан. Өнгөний сонголтууд дээр болохоор бас их сонирхолтой. Ингийн 17 дээр болохоор хар цагаан саарл за тэгээд ногоон жирнэлийнхаа ийм одоо бүдэг цэнгэр ингээ гарч байгаа юм байна. 17 дээр болохоор хар цагаан за тэгээд ийм бүдэг ийм шаргал за тэгээд бүдэг ийм цэнгэртэй гарч байгаа бол Pro Max дээр болохоор энэ orange гэдэг энэ өнгө л яг одоо энэ жилийн үед шинэ өнгө нь болж л таарах юм шиг байна. За тэгээд dark blue гэж юм. За тэгээд хар цагаан саарл өнгөнүүд бол ингээд орж ирэх нэ. За тэгээд энэ бол бүр доторх батарейг нь гаргаж ирээ харьцуулсан зураг хүртэл ингээд явж байна. 17 Air-ийн батарей бол одоо 17 Pro-гийн батарейтай харьцуулахад бол хажуу талд нь бол одоо бүр ийм нэмгэн бол ханаар бол гарч ийн. Тэгээд яалч юу нэмгэн учраас угаасаа нэмгэн л батарей багтан. Тэгээд батарейны тал дээр хэр сайн байх юм бол гэдэг бол маш том асуулт бол яалч юу байгаа. 17-гийн загварууд дээр ийм шин силикон одоо ийм liquid ийм кейс гарч ирнэ гэдэг. Энэ бол бас интернет дээр энэ Majimbo гэдэг энэ Twitter хөтөлбөр залуу сүүлийн жил аюу алдартай болоод байгаа. Яг иймэрхүү кейс нэмүүдийг маш их постлдог. Тэрэн дээр одоо ингийн 17-гийн загвар дээр ийм одоо силикон кейс орж ирнэ гэсэн ийм бас ийм модель маягийн ийм шин таамаг мэдээ бол явж исэн. За тэгээд үнийн хувьд болохоор 17 болохоор 790, за тэгээд 17 Air маань 890, за тэгээд 17 Pro нь 1099 буюу одоо өмнөх жилийнхаас $100 үнэтэй болж байгаа. Гэхдээ доотлогын багт хамжийг 128 биш 256 болгоод үнэ бол 1100 болгож байгаа. За тэгээд 17 Pro Max маань болохоор бүр $1300 ингээд болох нь байна. Ивент эхлэхийн өмнө ер нь бол одоо bingo ингээд бүгэлж байгаа юм шиг яг тийм зүйл бол дандаа бол гардаг. За энэхүү out-dropping event дээр болохоор за Чернелийн өнгөтэй iPhone гарах юм байна. Сайжирсан сери. За тэгээд яг одоо дээрээс нь ивент эхлэхэд дроны одоо шотоо заавал байх хэвээр. Тэгээд 17 Pro-гийн загваруу доор ээж 256 GB-аар эхлээд 50 юм уу 100 одоо долларын илүү үнэтэйгээр гарах нь. За тэгээд шинэ кейсүүд орж ирнэ. Шилний шинэ загвар одоо тэр хотел дээр нь одоо гарч ирж байгаа. Дэлгэцэн нарны ихч тусгалт ингээд яг илүү сайн гэрэлтдэг одоо байдалтайгаар гарах нь. За тэгээд батарей мэдээж хэрэг сайжирна. Air загвар гарна, нэмгэн загвар ингэж байгаа. За тэгээд Apple Intelligence Immersive шинэ үйлдэлүүд гарна. iOS 26 дээр Liquid Glass загвар одоо гарсан учраас
түүнийгээ дагаад бас iPhone-ы team өнгөтэй одоо хувилбар гарах магадлал байна. За тэгээд урт талын камер Pro загвар дээр 24 мегапиксел болох магадлал байна. Уламжлалт болсон Tim Cook дандаа одоо сайн мэрэгдгээр эхлүүлсэн. За тэгээд Craig ахын тэр аюу сүртэй анимашнтэй гарч ирдэг тэр үйлдэлүүд. За тэгээд энэ улбар шарангатай iPhone энэ бол бас их энэ жилийн бас гол бас өнгө бах магадлал бас байгаа тийм. За тэгээд энгийн 17-гийн загварууд бас ингээд 120 гэртний одоо дийлэгцэл бас авах ингээ магадлал байна. Pro загвар дээр шинэ телефото камер бол сайжрахыг бол бас ингээ үүсэхгүй. За тэгээ хойдлох нь камерны дизайн бол одоо ингээ бүр томсоод нийлэхүүдээ ингээ талах хажууд дэшээ болж байгаа. 8K-гаар 30 FPS тэгэр бичих. За тэгээ RAM маань одоо хэсэг нь байна. За тэгээ илүү хурдан цэнэглэх. За тэгээ үнийн хувьд бол сая бол дурдсан $500 илүү үнэтэй болох магадлалтай. За тэгээ дараагийн C chip буюу шинэ одоо сүлжээний технологийн chip орж ирэх магадлал байна. За тэгээ хамгийн чухал зүйл нь байх магадлалтай нь энэхүү 17-гийн загварууд дээр болохоор хөрөнгөлтийн систем нь өмнөхөөс хамаагүй сайжирсан гэдгээр бол гарах магадлал бол яалчгүй маш их ингээ байгаа. Pro загварын хувьд болохоор ингээд яг үзүүрийнх нь материал нь одоо хөнгөн цагаан байх ингээ магадлал бас байгаа байна.